Сайн байна уу өглөөний мэнд. Толоо. Эхнийх нь сайн байцгаана. Нөгөө эхэлдэг ёсоор шууд лайв эхлэе олон хүлээхгүйгээр. Та нар гайхаж байгаах намайг ингээд яагаад Монгол дэл юмсаа сууж байгаа юм бэ гэд тэ. Уул нь би 6 цагт лайв эхэлдэг. Тэгээд Монгол дэл энэ өмсгөж нэлээ юм боллоо. Нөгөө сандардаг дээрээ бүр чичрээд нөгөө юу нүур амаа бодох мотох тэрнийг олоостой хийж чадахгүй юм байлээ. Тэгэл байгаа гарал гарахаас дээл чинь ямар учиртай юм бэ, ямар гайхамшигтай юм бэ. Өнөөдрийн сэдв маань гэр бүл хайр гэдэг айгүй том сэдв байгаа. Айгүй ч хэцүү сэдв. Тэгээ ядж ягаад энэ сэдвээ хүндэтгээд тэгээд дээлээ өмсөж байгаа байхгүй юу? Уулна. Тэгсэн чинь бүр юу нэг олон сандраал бүр одоо ингээд та нар ингээд хараа дээл маань уртлаас их гоё харагдчихж байгаа. Дээл бүслэн гэдэг чинь бүр ямар урлаг вэ? Тэр чигээр урлаг юм бэ нэ? Цанг бүсэлж болдгоо юм байна. Суул бүсэлж болдгоо юм байна. За би одоо бүр дотроо бол за энэ дээлний маань бүсэл битэл сугараад унчаасаа л гэл нэрээ хөдөлгөөг баг хичээгээл сууж байна. Тэгээд би нөгөө анахан дэд сургуульд 95 онд хамгийн сүүлд 1995 онд төгсөхдөө бид нар дээл өмсөжсэн. Гэхдээ тэр үед чинь дээлийн чинь эмээ маань засаад өгчин, ээж маань янзлаад өгчин, өөрөө бол ингээл зогсож идэг байсан. Тэгээд эн чинь бас дээл өмсчээр эмэгтэй хүн чинь бас тэгж хамаагүй хөдөлж мөдлөөдөө чаддгүй юм байна. Дээлний яг цэвэр Монгол дээл бол үнэхээр тэр одоо орчин үеийн Европчуулсан янз бүрийн дээл мэлгүй ингээд мод цутталгцсан дээлийг бодвол тэр чигээрэл ухаан, урлаг, гайхамшиг, гой сайхан бүх юм л цогцолцсон байд юм байна. Мэдэрлээ ямар ч Европ утсыг би бол яаж игэл айтаа харагдуулаад өмсчдэг. Үнэхээр дээлээ өмсч чадахгүй байгаадаа үнэхээр жоохон өөртөө гутарсан. Тэгээд сандарсандаа бас нөгөө нэг юуг нөгөө усаа хийж авах наман цангаад уучлаарай дандаа нөгөө тэгдэг шүү дээ. Уучлаарай би одоо усыг сүүлийн үед би нөгөө нэг дандаа мөнгө юм уу засаагандаа усаа хийгээд урд нь ерөөс өдөр Монгол ээж маань л явуулаад байдаг би тэгэл хадгалаад байдаг гэсэн одоо л жинхэнэ хэрглэж байгаа зэс юм уу мөнгө аягандаа усаа хийгээд тэгээд ингээд тавьчтэй ингээд тэгээд харахаараа аваад урчдаг байхгүй. Тэгээд сая бол хийж тавиаг байсан. Тэгээд за өнөөдрийнхөө сэдв рүү орно. Гоё гэхдээ маш гачцсан Монголд маш гачцсан. За Монголд ч гэлэхгүй л дээ. Дэлхийд маш гацсан гэр бүлийн асуудал бол. Тэгэхээр би тийм сургууль мөржүүлэгч юм уу, сэтгэл зүйч юм уу, тийм хүн биш. Гэхдээ тэр талаас нь ярихгүй. Бид чинь хамгийн гол юмны суурь нь хайр гэдэг байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр бид хайр гэхээр өөрийгөө хайрлахаар ч юу вэ? Өөрийгөө таньж мэдэх. Тэгэхээр бид өөрсдийгөө энергийн талаас нь мэдэх хэрэгтэй байхгүй юу? Энд чинь цаанаас нь өгүүлээд идэг шүү дээ. Ин ян хоёр гэдэг ингээд бүр их гоё ингээд ин ян хоёр мэдхгүй хүн байхгүй тэр ингээд бүтэн болдог. Тэр чинь их хүмүүс ойлгохтой эрэгтэй эмэгтэй хоёр гэж бодоод байдаг. Тэгтэл үгүй бидний бие бүтэн бие байхгүй юу? Тэр бүтэн бие нь юу гэсэн үгүй гэхээр чинь хүний биеийн дотор зүүн талд нь эмэгтэй энерги гэж байдаг. Бүх хүний дотор шүү эр эмэг гэж ялгаагүй. Зүүн талд нь эмэгтэй энерги, баруун талд нь эрэгтэй энерги байж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хөгчгөрөө хүүхэд ингээ багасаа хөгчгөрөө урлаг саялаар ингээ хөгждөг хүүхдүүд нь зүүн тархин илүү хөгжөөд юунд
тоо математик одоо юу гэдэг техник би технологи эрэгтэй гэхдээ гэхгүй ингээ хөгжсөн хүмүүс баруун тарих нь илүү хүчдэг байхгүй. Тэгэхээр мэдээж эрг гэр бүлийн үндэс нь эрэгтэй эмэгтэй хоёр. Тэгээд тэр хоёр өөрсдөө бүрэн таньж мэдээгүй, бүрэн хайрлаагүй те энэ хоёр энерги тэнцвүүлээгүй байж хизээч тэгшхэн гоё гэр бүлийг үүсэхгүй байхгүй юу? Үүсэхгүй. Гачцсан гэдэг нь бол бүр ингээл монголчууд гэр амьдралаас нүүдэлч амьдралаас гарч ирээл ингээл нийгэм рүү ороод нийгэмд шахагдаад гажуул нэг сэлсэт нийгэмч байна уу? Ингээд одооны нийгэмч байна уу? Бүгдээр ингээл гажуулаад яваад байсан. Сэлсэт нийгэм бол гэр бүлийг маш их хүчээр захиргаадлаар тэнцвэржүүлэх гэж маш их үздэг байсан л да. Тэр үед чинь тэгэл яхаа нөгөө гоё гэрлэх ёслол ордон байгуулж өгсөн. Тэгэл гişүн янз бүрийн гişүн намын гişүн эднэргээл намын гişүн гэл тэгэхээр чих мундаг соёлтойн байх хэвээр. Тэгэл гэр бүлийн асуудал эднэрт орвол намаас нь хөөж барьдаг да. Тэгэл лалны өмнө нөгөө хоёр гэр бүлийн асуудалд орсон нөгөө нэг холбогдсон хүн нь олддсон бол тэгэл уулзуулал нь маш их хэцүү. Тэр чинь хүний эрхийг бүр амар дордуулж байгаа байхгүй юу? Тийм байж болохгүй л дээ. 90-ад оноос те ардчлал орж ирээд бүх юм задгаараад эхэлсэн. Тэгээ задгаараад эхэлсэн чи одоо нөгөө яа дээ нөгөө монголчууд гэдэг лээ гинжилсэн нохог сул тавьчихаар тэгэл алга болж байгаа шүү дээ, буцаж ирэхгүй. Яг тэр шиг юм болсон байхгүй нөгөө юу соёл урлаг тэр нөгөө нэг юу байдэ артын ёс заншил тэр мэрийг ерөөсөө заад ингээл гадаад болол дэлхийдээ нийлээл бүгдээрээ гоё болчихно гэл ерөөсөө дээр дооргүй бужигнаад юу тэр гэр бүлээ залуу гэр бүлүүд яг нөгөө гайгүй лсэн бах одоо яг ер нь л гэр бүл болсон хүмүүсийн үүрэг оройл ингээл усаас мөнгө зөнгөрнө өгөхтгөө болоод тэгэл хэцүүдэд тэрэнгүүд юу тэр хоёр энерги тэнцвүүлж мэнцүүлж янз бүрийн юм юу яах тэгэл хэвээр нэг хүүхдээ ээж автаараа орхичвал нэг гэрээ тийжээгэл хідэн тавилга цуглуулах тэгэл одоо гэр орноо тогтчлох өөргөө нөгөө нэг эхлээд Монголын өвчнтэй тэр монголч гэдэг юм бэлээ гүнзч гэдэг юм бэлээ гүнзэн сургууль гэдэг юм бэлээ тэр нөгөө бие засаад гэрээ засаад төрөө зас гэдгийг би бол тэгж бодохгүй байна. Тэгээд бие засаагүй ээж гэр маань хизээ засагдахгүй байхгүй юу? Ямар ч гоё тавилга аваад ямар ч гоё тансаг байгаад засагдахгүй шүү дээ. Тэр бол тэр чинь шал өөр юм хэлээд байгаа байхгүй. Бид нар чинь бие засна гэдэг чинь байглаасаа бид нар яаж ирсэн бэ? Бурхан бид нарыг яаж бүтээсэн бэ? Бидний энергийн ядаж төвшөндтэй энэ аль энерги нь яавал тогтдیں۔ Тэр энерги чинь яавал тэнцвэрчтэй тэр талыг судлах байхгүй. Түүнээс би нэг хүн болгоо ингээл гэр бүлийн асуудал яхаар л за яста хүүхдээ ингээ хүмүүжөөл ингээл яста гэр бүлийн ингээл нушсан бүгдээрээ яг адилхан ярьдаг бүгдээрээ гоё юм ярьдаг. Тэгээ хэрэгжүүлэх гэр дээрээ хурж ирэл хэрэгжүүлэх гэхээр болохгүй болчдөг. Ягаад гэвэл тэр чинь тэр уушаад байгаа хүмүүс маань өөр гадна талаас нь л юм хараад байгаа байхгүй. Тэр чинь хамгийн гол нь дотроос нь харна. Энэ нөгөө нэг одоо сүүлийн үед энэ эрэгтэй эмэгтэй энерги ингээд тэнцвэр нь алдагдсан хүүхдүүд их төрж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тийм юу гэдэг одоо гомо гэдэг монголчууд яриад байт юм билээ шүү дээ. Тэгээд бас энэ Европт их байт лесби гэдэг эмэгтэй ингээд хоёр эмэгтэй хоорондоо суудаг. Тэр чинь хөрх юм энэ дотор нь ингээд цаанаасаа тэгээд төрсэн болохоор энэ юмаа сонсоод тэгж яадаг хүн нийгмийн сөрөг тэргэд амьдарч чадчих байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бид нэр за энэ чинь энэ хүмүүс ийм байна гэдэг учиртай гин мэдчих юм бол тэр хүний гадна талаар нь шоолол те ингээл ярьж байгаа харан шоолол уулаасаа тэр чинь дотор талын эмэгтэй хүн энерги нь юу яатсан дотроосоо л ингээл ерөөсөө ингээл яриад байгаа эмэгтэй хүнээс ч бүр ингэчдэг те тэрийг мэдж байгаа. Тэгэхээр чинь тийм одоо лесби гэдэг эмэгтэйчүүдтэй суудаг нь болохоор ерөөсөө ингээл гадна талаас нь эрэхтэй харахад ингээл эмэгтэй тэгсэн мөртлөө ингээ бүх эд эрэхтэн бүх юм эмэгтэй мөртлөө ингээл эрэхтэй юм шиг ингээ ус мөсөө хайлмаг болгоно тэгэл ингээл
би ханч гэсэн баг тохироод ингээд бүдүүн хадуун болчдөг ингээд ер нь би явж байгаа нэг иймэрхүү. Тэгэхээр энэ энергид авчир болох хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон. Ягаад би хүн болгон өөрлөгөө хараа бусдыг бити хар гэд ингээд 5 нас хүртэл энэ хүүхд чинь гайгүй гоё ингээд байгалаараа ингээд хөөрхөн сэргэлэн ерөөсөө байгалаас бүхэл юм бүрдсэн ингээд байгаль нь хөгжүүлэл авч явах гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө би болохоор хүүхэд хүмүүжүүлэх гэдэг үгэнд уулаасаа одоо бүх асуудлын учрыг осныхаа дараа бол хүмүүжүүлэх гэдэг үгийг бол айгүй дургүй болсон. Нэг хэсэг би тал учрыг нь олчоод би ээж аавнууд ингээд хүүхдүүдэд дарамтлаад тахыг ингээд ерөөсөө үзэж чаддгүй. Та нар миний бүр ингээд дотроос ингээд нэг хитгэн 20 жилийн юм уу 30 жилийн за 40 жилийн 30 40 жилийн өмнө энэ дэлхийд ирцнийгээ нэг лаг олчлаа гэж бодоод байгаа юм уу? Яг үндсэндээ бол энэ ингэж төрсэн хүүхдүүдээс энэ 5 наснасаа хэлээд 25 30 жил гажуудаад бүр 7 дор болцсон байгаагаа юу яахгүй тэгэл нэг мундаг царайлал тэр хүүхдээ чинь бүр захираа янз буруулаад тэгэхээр миний ингээд бүр тэр үед би тал мэддэг байсан мэдлэг маань ингээд ахаад явна шүү дээ. Ингээд эцэст нь хурчээ тэгээд байгаа юм биш. Ийм юм байд юм байна гэдгийг би та нартай бүрэн ойлгуулах гэдэг байхгүй юу? Яагаад гажаад байгаагийнхаа бүр үнэндээ суурийг олчих юм бол тэрний чинь хайгаад болоод уншаад ингээд те өөр дээрээ юу яагаад ингээ гэр бүл чинь гоё болно гэхээс биш нэг л гоё хүмүүжил болчдөг ингээд тэр хүүхд чинь дотроо хөрөх юм нийгэм чахагдсан хүмүүс чинь нийгэм өөрөө мэдхгүй шахаж нийгэм чи хайрцагт оруулаад тэр хайрцагт оруулсан хүмүүсийг яадаг вэ гэвэл ерөөсөө л энэ эрийн бүх юм энерги ингээд холдуулаад шахадгийн шахаад те нөгөө эрэгтэй хүмүүс шиг банд руу одоо юу гэдэг ирлэхийг зоригтой болдог бол ингээд эрэгтэй хүмүүстэй нэрээ эрхлүүлэл илүү эрхлүүлэл ээжтэй шиг ойрхон байдаг. Тэгэл ингээл ээжтэй ингээл бүр толгойг мэдсэн хүн биш болчдөг. Тэгэл эсвэл нөгөө эрэгтэй өвгөний чинь доторх эмэгтэй энерги гэдгийг ойлгохгүй болохоор уйлж алдгүй ингээл бүр гүлээс юм болгочдөг. Тэгчээл энэ хүмүүс чи яач вэ ч гэл тэгээд идэг. Нөгөө эмэгтэйчүүд нь болохоор нөгөө арх дарсууд юм уу яадгийн тэгэл ингээл эрэгтэй энерги нь тэр чи одоо бас эрэгтэй талент л юм шүү дээ. Тэр чим манай Монголын байдаг 40 хүрээд дөнгөж амас 50 хүрээд яаж угддаг лээ 60 хүрээд жаргаж угддаг шүү дээ. Тэгсэн чинь байхгүй. 20 настайгаас л ерөөсөө тэрний чинь эн чинь тэр орчинд өсчихөж байгаа юм чинь эн чинь гоё юм байна, сайхан юм байна гэл жоохон нэг охин охинд тэр чинь хайрмаар биш шүү дээ. Дурлаач мурлал ингээл нөгөө нэг эн чинь гормон нь өөрчлөгдөөл те нөгөө эсрэг хүсэндээ тасагдаал ингээл тэр гормон зохицуулж чадахгүй бол тэрэндээ автагдаал тэгэнгүүтээ арх дар суугаал нөгөө гонер хаал ингээл бүр ингээл нөгөө ээж аав нь учрыг нь олж өгөөгүй зөв сасаа өөрсдөө зөв сасаагүй ингээд нийгмээр гажигдсан хүмүүс чинь хүүхдийнхээ учрыг олохгүй юу тэгээд дээр нь хамгийн гол нь гадна талаас нь хийж өгөх юм маш бага байдаг. Манай Монголд яагаад гэвэл энд болохоор гаднаас нь хэм хийдэг. Хоёрдугаар ангиас нь эхлээд хүүхдэд секс хичээл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн холбооны талаар бүр хичээл орчдөг. Би анх энд ирсэн байсан чинь манай охин нэг дэвтэр авирлээ жижигхэн дэвтэр тэгэл ингээл харсан чинь ил эрэгтэй эмэгтэй хоёрыг ингээл гифтүүлсэн тэ дээрээс нь гифтүүлсэн тэгэл одоо бүхэл юм харуулж байгаа байхгүй юу. Тэгэл хүүхд яаж төртгийг би бүр ингээд баг насандаа тийм юм үзэчгүй сонсоочгүй за тэр сүлд нь болтсон гэдэг манай сургуулийн багш өөр юм янз бүрийн тийм юу байдаг гэсэн дээр үеийн бас одоо юунууд байдаг л байсан баг. Гэхдээ би тийм тэр болцоор багш чинь пүү па эста мэдрэл муута тэр чин шисотан гинлэ мэнлэ гэл нэ чин сэмхэн тэрэнд бас хардаг мөртлөөдөө залуу хүмүүс тэгсэн мөртлөө ингээд хүмүүс бүгдээрээ ярихаараа л эста шисотан месотан гэл үздэг болохоор хоёрдугаар ангийн хүүхдийг хичээл дээр тийм залгаатай айдэрхэр чинь би бүр шоконд орж юм байгаа үсттэй хэл мэдгүй ятчихад тэгээ асуулаа хэл мэддэг тэр хавийнхаа хүмүүсээс урд нь ирсэн хүмүүсээс асуусан чи тийш дээ энд тийдэн штэ бүр хоёрдугаар ингээд тэрний чинь заагаад өгчт ингээд тэр чинь нөгөө нэг бүр одоо 3 4-р ангиас эхлээд хүүхдүүдийн чинь эмэгтэй хүүхдүүдийн хөгжил болоод 2-р ангиасаа ч явдیں۔ 3-р ангиасаа явбал ингээл гормон нь өөрчлөгдөөл те ингээл тэр секси энерги чинь бий болж ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний чинь нөгөө зохицуулж мэдэхгүй ингээд ойлгоогүй болохоор тэрэндээ хөтлөгдөд яхаа мэдгээ болоод эцэг хинч зааж өгөх юм биш. Ингээд байгаад идэг. Тэгсэн чинь энд чинь болохоор ингээд тэрний чинь зааж өгөөд тэрний чинь нөгөө одоо ингээд шинжлэх ухааны үүднээс нь зааж өгөөд ингээд эмэгтэй эрэгтэй хүн ингээд хөгжөхөр хоёр дэшээ ингээд юу яагаад өөртөөхөө онцлогоор ингээд хөгжөөд тэгээд тийм энерги яхаа тэр эднэр болох энерги гэж ярихгүй шүү дээ мэдээч ярих тэр секси тийм хөгжөлт нь болд юм ингээд тэрнийг ингээд мэдчих юм бол тэр хүн чинь тэгж юу яадаггүй ингээд одоо эхний харсан
охиндоо ч юм уу ингээл бүр насан туршдаа нэг ингээл охинд дурлчаал тэрнийгээ тавьж чаддгүй өчнөө хүмүүс идэж штэ. Тэгэл нөгөө сүүл цус ихнэрээ гомтоогоол ингээл яваал идэг. Зөндөө хүмүүс байгаа Монголд. Тэгэхээр тэр чинь энд болохоор нөгөө нэг бүр одоо бүр хүлэн зөвшөөрсөн тэрнийг нэг сургаад байгаад яадаггүй гэвэл залуу хүмүүс нь бүр тэрнийг ингээд одоо манай бас орж ирж байгаа юм билээ. 20 наснда би нэг харангалал нөгөө нэг сэтгэлийнхээ уурлаар очиод наалтал нэг хүүхд гаргаад ингээд суучдаггүй. Яг мэдээч хэрэг шууд хүнд зүрх байгаа юм чинь дурлаа л те. Хоёр үндэ татагдал нэг дээр ороод хоёулаа бол хоёр тал эрэгтэй эмэгтэй хоёулаа хүүхд гарахгүй. Одоо бид тэр гэр болох болоогүй. Эхлээд би нэгэ таньна гэдэг үе үргэлжилдэг байхгүй. Тэр нь бол олон жил үргэлжилнэ. Манай охин ч одоо 28 настай мөртлөө ингээд манай дүүгийн охин нь хүүхэд 20 настай Монголд гаргачихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бүр гайхаад би ингээд тэ өөрийгөө болоогүй хүүхд гаргах болоогүй нас манд болоогүй жоохон гэж бодож хагаад ануу чи яагаад тийм уучлаар ануу чи нэрч хэлжлээ. Яагаад гэд бүр учир нь болохгүй байхгүй. Тэ би нөгөө 2 жилийн өмнө бас ингээд охинтойгоо одоо найзтайгаа чи болоо 7 8 жил болчтой ингээд хүүхэд мөгдөж ээжээ би ингээд хүүхдэд тийчих юм тэ юм юу хэмжээндээ хүрээгүй би хүүхэд тэгээ би яаж хүүхэд гаргах юм бэ? Яаж өсгөх юм бэ гэд ингээд тэгэхээр би тэгээд за ерөнхийдөө энд удцсан болохоор окей гэд орхицсан тэр талаар ярьсан. Ярьдгаа өөртөө мэддэг учраас тийм болохоор гадна талаас нь харах юм бол ийм дотор талаас нь харах юм бол ерөөсөө энэ энерги чинь юу баггүй юу. Тэгэхээр энэ эмэгтэй энерги чинь аавтайгаа холбоотой байдаг. Эрэгтэй энерги ээжтэйгээ холбоотой байдаг баггүй юу. Гэр дотор хүүхэд үүслэхэд ээж аав хоёртойгоо яг холбоотой гэвэл тэгээд нөгөө аавын талаас ингээд түшиг ээжийн талаас хайр хоёр зэрэгцэж орж ирэхгүй бол энерги чинь багасаа ингээд доголдоод явчихдаг. Тэгээ миний хувьд бол би ингэж бодоод би тоо мондоо их мундаг хүүхэд сайн хүүхэд байсан. Ер нь тэгэл тэр үед чинь их гоё ингээд бүлгэн дугуулал ингээд хөгжим үнгүй дугуулангууд их явна штэ. Тэгэл шатга нэг охиныг дагаал ятгад явна чадахгүй. Нэг охиныг дагаал бүжгэнд явна. Тэгэл чадахгүй. Тэгэл орхичдаг. Тэгээ миний зүүн тал нь хөгжөг байгаа байхгүй юу. Тэгэхээр миний зүүн тал нь хөгжөөгөө гэхээр одоо аавтайгаа холбоотой энерги маань ингээ гацаанд орсон биш шүү дээ. Гацаанд орсон байна. Тэгэхээр би одоо гэр бүлийн асуудлыг бол нэг тийм нарийн тэр бол зүгээр гадна юу аахгүй дотор талаар ингээд гацаанд орсон байгаа. Тийм болохоор ингээд тэр чинь хөгжиж чадахгүй те. Энд л нь хитрхээ давмгаалаад хөгжсөн те баруун талын давмгаалаад хөгжсөн. Тэгээд тэр маань миний амьдралд мэдээч эрэг би чинь тийм тэгш гэр бүлийг үүсгэж чадахгүй. Тэгш хүмүүстэй уулзахгүй. Яг одоо миний хувьд бол би Монгол нөхөртөө эхний хүүхэд намаал Монгол аавтай дараагийн 3 хүүхэд маань герман аавтай. Тэгээд бүгднгээрс нь ингээд одоо хоёулангаас нь салцсан тустай амьдарч байгаа. Тэгэхээр Монгол хүмүүс болохоор ингээд нөгөө ялангуяа салахад их хэцүү. Ингээд наалтчаад тийм ингээд бүр ингээд барцалтчаад ингээд би ойлгоод ингээд ер нь бүтэхгүй юм байна. Ер нь нэг дотроо болохгүй байна гэд маш их хайр бүх юм байсан. Тэгээд ингээд яад юм маш удаан салалтын процесс явагддаг л да явагдсан. Герман хүн дээр болохоор хоёулаа яриад за ерөнхийдөө герман хүн чинь бол бүр гажцсан байгаа шүү дээ. Энэ бүр энергийн юунд орцсон тийм манай Монголоос илүү төрүүлээд байглаасаа салцсан хүмүүс шүү дээ. Тэгээ ерөөсөө болж нөхгүй болоод юу яадаг. Тэгтээ бид нар гэр бүлийнхаа хариуцлагыг дээд зэргээр хүүхдийнхээ өмнө хүлээдэг. Хоёр талд амьдарч байгаа хамаагүй. Хүүхдүүд бид нарыг бол салсан гэж хамт амьдахтаа ч тэгдэг байсан. Салцсан байгаа ч тэгдэг. Одоо хизээч би бинтэйгээ хялцаж муу мухагийн дуудаж те чиний хүүхэд миний хүүхэд тэрийг дөрөөс энийг дөрөөс Монголд бол бүр зөвөрөөс нэр түмэн л яриул юм байгаа шүү та нар урсан бүдэр амьдч байгаа. Тийм юм ерөөсөй байдаггүй. Ялангуяа би одоо төрүүлээд учрыг маш их олсон учраас маш их хүндэтгэлтэйгээр илүү их хүндэтгэлтэйгээр ханддаг. Хин хинд манд буруу байгаа юм байна мэдлэггүйсээ болсон байна гэдэг өөрөө ойлгоцсон учраас тэгээд бидний одоо гэр бүл гэж явдаг. Уулаасаа манай одоо хүүхдүүдийн аав бол бид манай гэр бүл гэж ярьдаг. Чи манай гэр бүл гэд ингээд ярьдаг. Бид нар ингээд би биенээдээ намайг ингээд одоо би тэр Остер нар чинь ингээд манай тэр салсан нөхөр маань ингээд хүүхдүүдтэйгээ амьдардаг. Тэр бол яг энэ хууль дүрм
бүх юм тэгээд би ч маш олон удаан жил өвчүүлсэн. Тэр өвчний ингээл асуудлуудаас болоод бас юмуд хүүхдүүд тэнд юу яах вэ тэр мөр өгдөж явсан байхгүй юу. Тэгэхээр тэр бол өөр ингээд асуудлууд. Тэгээд ингээд хамгийн гол нь гэр бүл чинь дотор талаараа энэ нөгөө нэг энерги маань тэнцэгдэхгүй байсан ч хүн ухамсартай учраас ухамсартаараа бас хичнээн тэнцэхгүй байгаа ч гэсэн ингээл ухамсарлаараа тэмцүүлэх гэдэг болдог байхгүй бас нэг юм байгаа. Тэгэхээр одоо дээр үед бол хүмүүсийг ингээд ээж аав нь ингээд харж байгаа л юу ячдаг те. Тэдний хүүхд удам цайтай эдний хүүхд ийм юм одоо ингээд энэ хоёрыг суулгана гэдэг. Бүр багтан сүү тавиад би нэгэ мэдээд ингээд сүү тавиад суулгачдаг байсан. Тэр бол зөв гэж бодож байгаа. Яа тэгвэл тэд нар чинь ингээд энергийн учрыг олцсон биш. Сэтгэл яах вэ? Залуу хүмүүс гоё, сайхан хүмүүс бие биендээ аяндаа татагдаад төрөд ирэн те. Нэрсээ юу яах юм баахгүй. Залуу наснд нь хооронд нь суулгаад нэг гэрт оруулчихж байгаа юм чи. Эрэгтэй эмэгтэй хоёрыг нэг гэрт оруулаад суулгачвал тэгэл тэр чинь гэр өөрөө сайхан ингээд бүх ингээ энергийн зохицуулаад ингээ хоёр сайхан тэгшгэн одоо баган дээр тогтоол ингээл 88% тэгэл одоо юу гэдэг цонхоор биш тооноор нь ингээл гэрэл орж ирэл тэр бүх ингээл сэтгэл санаа бүх юм тайвшруулаад уйруулад өгч явтны дурлаас илүү хайр нь ундраад ирдэг. Тэгээд хайр нь ундраад амьдарч исэн байгаа байхгүй юу. Тэгсэн одоо бүгдээрээ ингээл дөрвөлжин байшинд орцсон юу энерги зохицуулгатай. Тэгэхээр одоо бүх юм ингээ буцаад тэр уйлуугаа явж байгаа гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм болохоор нөгөө өөрлөгөө хараарай, дэлхийн ертөнцийг сонирхороо, өөрийгөө таниад мэдэрэй гэдэг бүр бараг лайв болгон дээр хилээд байгаа маань тийм учиртай. Тэгэхээр манай Монголын ард түмэн мэдрэмжтэй зөрөгтэйгээ маш олон байгаа. Зүгээр нэг би энэ дээлэн дээр гоё юу яах гал бас хичээж байна. Зүгээр нэг юунд биш. Учир утгагүй юм яриа л тэгээд яаж байгаа ш. Тэд нараа бүгдээр мэдэрч байгаа учраас тэр замаар илүү өөрийнхөө учрыг болох гэж яваад ингээд мэдээж нийгэмтэйгээ шинжлэх ухаантай холбогдсон шүү дээ. Бид нараас ч хизээч энэ бидний олж авсан интеллигенц янз бүрийн нот чинь гарч явахгүй. Тийм болохоор одоо буцаад ингээл нөгөө нэг яах вэ? Буцаал өвөг дэдс рүүгээ, үе удам руугаа, яс заншил руугаа ортно. Яагаад тэд нар тэгдэг байсан? Яагаад газартай холбоотой байсан? Яагаад гэр ингээд өөрийнхөө аюу том юм газартай холбоотой? Ингээ яагаад ингээд тэгвэл тэр юугийн нөгөө нэг тооных нь цонх мох ингээд хажуутай хийчихгүй юм. Тэ яагаад ингээд 5 хан байдیں۔ Гэт ингээд асуудлууд байна шүү дээ. Тэр чинь бүх ингээд нөгөө арга ясыг маш сайн ингээд хийчихээр арга яс гэдэг чинь одоо бид нарын энергийн зохицолтой бид нар дотроос нь энэ хоёрыг сайхан гоё тэнцвүүлээд өгчгөөр аяндаа нөгөө гадуур нь юу нөмөр чинь хамаагүй байхгүй юу? Борооноос хамаарч нөгөө нарныхаа үед нар гарч байгаа үед нэмгэлж нөгөө юугээ нөгөө нэг гэрийнхаа ингээд нөгөө нэг хормогийн шуудаг шүү дээ. Шууж гин үг гэд тэгэхээр чин тэрний үгс үг гэвэл ингээд бид нар дотор талаараа энергийнхаа учрыг болоод ингээд юу яачих юм бол тэнцвүүлчих юм бол юугаа сурч гин ганцаараа амьдарч гин үү хөвгтэй болмоор байна бүх өөрийнхөө энэ дэлхийд яах гэж ирсэн юу бүтээх гэж ирсэнийгтэйгээ холбогдчих юм бол тэр гэр бүлийн асуудлаа маш сайн зохицуулаад тэр дарамт тулаад байдгүй ингээд манай монголчууд тэгэл дэлхийн олон хүн биш дээ зүгээр монголчууд биш одоо монголчуудын сүүлд орж ирсэн Холливуудын одод нэг л их баян тансаг гоё ганган их л гоё хүмүүс байгаа тахших юм. Тэгэл мөнгө бол дутагдахгүй ёо. Тэр чи одоо юу ч тэр машин чи одоо юу ч унтгийг бид нэр мэдэхгүй шүү дээ. Бүр төсөөлч мэдэхгүй юмнууд байгаа. Би яг одоо ч Монгол их мэдээлэл орсон. Энд чинь тэд нэр ингээл нөгөө нэг тэднэрийн талаар бичээл нөгөө мөнгө олдог юунууд их сувгууд их байна л да. Ингээл тэрнээс чинь хараал тэгэл ингээл жоохон байж байгаа л нэгэн салчин. Жоохон байж байгаа л энэ салчин. Тэгэл хоорондоо ингээл тэр дотор чинь тэр энэ Холливуудынхаа энэ жоохон хүрээнд дотор би энтэйгээ тэрнтэй найзлсан, энтэй найзлаагүй ерөөсөө ингээд нэг ангид л бол ерөөсөө бүх ингээд нэг ангид бодоход нэг ангид ингээд эрэгтэй эмэгтэй өгдөг бүгдэндээ найзлаад үдцсэн байгаа байхгүй юу? Тийм юм гэж ажиллахгүй шүү дээ. Манай нэг ангид чинь бид нар байхдаа бараг л нэг ангид дотроо дурлчих юм бол тэрнийг одоо хайрлж дурлчих юм бол одоо хүмүүст мэддэгдүүлэхээсээ чинь зов нь юу тэгэж хүм ангийнхаа охтуудыг хүндэлснээ үүднээс ахгүй тэр чинь бүр ангийнхаа охтууд нь царай муутай хөвгүүд нь бүр муухайлахаар нь тэгээд өөр тийш ханддаг биш тэр чинь хүндэлж гин нэг дор ингээд эгч дүү ах дүү шиг ингээд сурцсан хүмүүс ингээд ах дүү хоёр хоорондоо дурлаа суухгүй штэ
тийм асуудал байхгүй. Яг тэрэн шиг хүндэлж явж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр Холливуд те тэгэхээр чин гадны ертөнц гадна талаараа тэр чин баян тансгаар ерөөсө болдгүй юм байна гэдгийг эцэг эхүүд нь ч ойлгоорой. Эцэг эхүүд ойлгоогүй улмаас одоо ингээл би хэлсэн тарих угаалтаар те тэр нөгөө нэг ингээл солонгос киног дуурайгаал одоо ингээл тэр нэг л баян тангсад гоё хүмүүс ингээл явал нэг л цэмцгэр гоё те будаж шудаж ёо гаднаас нарахад өөгүй тэгэл яваал тэгэл яг дараач дандаа тэр баян ядуу хоёр хүмүүс ингээл яаж те тэгэл юу ч болтын яадаг ч гэнэ. Ерөөсөө бүгд нэг л юм ингээл киноныхын нэр нь л өөр ингээл хүмүүс бараг хүмүүс адилхан хүмүүс тоглоод идэм шүү. Тэгээд л үйл явдал нэг жоохон л өөр болохоос тэр юмар бити ингээд цагаа өөрөж гуйж байна. Одоо тэгдэг цаг биш. Тэр юмнуудаас ингээд жоохон холдооч энэ муу зуршлуудаас ингээд нийгмээс авсан янз бүрийн тарих бол бүх юмнаас холдоод өөр өөрлөгөө хандаад жинхэнэ одоо судлах сонирхох ёстой юм луга хурдан цаг алдалгүй орооч. Тэгэх юм бол ингээд нэг хүн маань хөгжөөд гэр бүл маань ойлголцоод ингээд эвлэлдээд нэгдээд ингээд ус ор маань хөгжихгүй дээ шүү дээ. Тэгээд дэлхий өөрөө гажцсан. Дэлхийгээ сурах юм нэг их байхгүй. Одоо дэлхий гажцсан гэдэг нь дэлхийд хамгийн мундаг бид нар хамгийн дээгүүр явдаг гэдэг Америк улс бол одоо хамгийн бузар булаа зүйлийг үлддэг гэдг нь бол бараг л одоо юм мэддэг хүний нүдэнд бол тэр үйлдэлүүдийг мэдхгүй байгаа ч гэсэн ерөөсөө ингээл зангилагддаг гэл тайлбарлаад гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мэр гадаадыг дуурайж те бид нар чинь нэг ингээд гадаадад дурандаарч ирээгүй яг одоо бол би учрал би чинь ингээд юун дотроо тогоон дотроо байх юм бол одоо бид нар юу ч харахгүй л явж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ гадаад хүмүүсийг явуулна гэдэг чинь монгол хүмүүсийг та нар өөрсдөө ингээ гадаад очиод сайхан гадаад шиг амьдраад үз чадахгүй монгол хүн хязгаарч чаддаггүй байхгүй. Хизээч чаддаггүй. Чадах гад үзэхээр шууд чадах гад үзээд би бүр чадах гад тэр герман гэлбүрд орчоод герман хүн болох гээд бүр өөрийгөө бүр 13-4 жил бүр зовоцсон байхгүй бүр зовооссон зовлонгийн одоо бараг туйл гэж байдаг бол тэгж зовцсон тэр бол тэгэл мэдээж юу юм өвчлөл ахгүй да өөр зовлонгийн туйл гэж юм байхгүй штэ тэгэхээр чин тэгээд зовцсон тэгээд тэр зовлонгоос мундагтаач гараагүй дээрээс бид нарыг хардаг үздэг бүх хамгаалдаг юмнууд одоо бурхад манд байгаа тэгэл жоохон урчгийн тайлал тэгэл ингээл тэр нэг өдөр гарчихгүй штэ тэгээд одоо бол надад одоо чи ингээд яах гэж энд ирснээр үү яах гэж монгол хүн болсноо мэдвүү яах гэж чи бас жил хагас сүлд яг монголын амьдрал дотор орсноо мэдвүү гэд ингээд одоо тэр гадаад үзмж янз бүрийн юмдаа бас санаа зовох юм байхгүй өөртөө итгэл маань бүрэн орцсон хайраар дүрцэн л гэсэн үг шүү дээ тэр чинь нэр алдар тэр одоо лайк юу л ямар юм гордох тийм юм байхгүй шүү дээ тэр фэйсбүүкээс бол нэг хэсэг байцмаас одоо бид бүх хүнд боломж өгч байгаа энэ хөрх юм коронавирус гэл ингээл муулал юу яагаад байгаа тэр чинь нөгөө хөрх юм муу хүмүүс хийцэн тэгээд тэрнийг бол дээрээс мэхэндээгээд өөртөө тэрэндээ хамт унаад явна тэрэнд бол ерөөсөө санаа зовох хэрэггүй гэд одоо энэ цаг хугацааг өөрсдөрөөгөө хандах дэлхийн шинэ энерги дэлхийн одоо шинэ амьдралыг сонирхох те энэ 30-аас доош насны хүмүүс бол тэртээ өөрснөө ингээд дотроо юу яаж байгаа мэдэрч байгаа тэднээс дээш ингээд бид чинь тэр байгаль энерги одоо бүх юмнаас энэ чинь бид нар байнга холбоотой явж байгаа бид нар л тэрний шиг мэдрэхгүй ингээд улам л ингээд холдоол яваад байгаа болохоос биш тэр чинь ингээд дээр бид нарт байнга л уулчилж байдаг бид нар тэрний чинь мэдхгүй тэл энэ өнөөдрийнхээ харж байгаа амьдрал проблем тэгэл янз бүрийн асуудлуудтай ингээд чирэгдэд яваад байгаа байхгүй тэгэхээр чинь бушуухан ингээд харж байгаа юмнасаа ингээд одоо таныг хүн болгоныг би мэдж байгаа. Хүн болгоныг ингээд нэг проблем зуурцсан энэ лөө оруулахгүй, энэ зам руу оруулахгүй гэд те эхлээд хүмүүс боддог байхгүй. За тэр проблем бол дуусгачаал хэвээр нэг энэ хүүхний хилээд байгаа юм. Би мэдж байгаа та бүхний зүрхийг
хэлээд байгаа юм бол хита стандарт гэлээ. Үгүй тийм гэж байдгүй. Тэрнийг одоо хизээ яг дотроос одоо боли энэ одоо та нарыг эцэст нь хүртэл явуулнаа. Та нар ч хүн гэдэг чинь аяг өрөвдмөр шүү дээ. Цаанаас хилээд татчихсан л үзүүлээд татчихсан л бүр нүдэрээ л харж би ирээд болохгүй л ойлгохдаггүй. Тэгэл үгүй энэ эмэгтэй гадаад амьдардаг болохоор миний проблем ерөөсөө мэдэхгүй байна. Би тэрнийг ингээл юм яриад байгаа байхгүй юу? Гэхдээ би та нараас бас яг л адилхан амьдралыг төрсэн би тэг гадаад амьдарч байгаа монголчууд маань бол зүгээр л нэг жишээ хэлэхэд би нэг за 10-аад удаа 10 хэд удаа эмнэлэг твцсэндээ 3 сар 4 сар тэгэхэд би сүүлд бол ингээд салснаас 2000 хэдэн он тэмтэй хөөд манай хүү чинь манай хүү 4 настай байсан гэдэг чинь тэгээд тэрнээс хойш одоо 7 жил бараг 5 6 удаа эмнэлэг твтлээ шүү дээ. Тэгэхэд би ганцаараа амьдардаг байсан. Тэгээд чамдаана хувцаа чамдаана өөрөө өвчтөө мөртлөө мэдээж өвчтөө хүн чинь зүгээр очиод явахгүй нөө эмнэлгээ дутчихдаг. Тэгэл чамдаандаа бэлдээ сууж идэг. Тэгэл эмнэлэг маань хурж ирэл аваа явчихна. Гараад ирүүлээ нөө одоо ирүүл болсон байна уу? Эсвэл ирүүл болоогүй байна уу? Ерөөс хамаагүй. Чамдаанаа чирэл тэгэл ганцаараа л гэрлүүгөө явдаг. Амьдрал ахгүй та. Тэгэхэд чи манайхан чи эмнэлэг тавьчихжээ л те. Түмэн амт эргүүлж за бараг дотроо за тэр иргсэн энэ эргээгүй тэр эргээгүй гэх нөө юутай ажилтаа төрөлтөө хүмүүсийн чинь бараг л жоохон амжихан хүмүүс бол бид бас аавгаас их эмнэлэг тавьчих хаад нэг эрэгтэй хүнийг харсан би. Үнэхээр ямар ухамсаргүй ямар дөрөө тий тэр хүн чинь өөрөө л өвчлөлцсөн байхгүй хинч тэрэнд хүндээ өвчин наалдуулаагүй шүү дээ. Тэгж яхад чинь л хамаатан саданлуугаар ингээд биднэрийн дэргэд ичиж авнаа гэж юм ерөөсөө байхгүй цаагаал. Пиц би пеускэр үхэлсэн хийлээ. Би үглээ хатлаа. Яагаад гинэ ингээл би ерөөсөө ялрахаал тий. Үхээс өмнө ирж уулзахгүй муулчих гинэ мэдгүй. Тэгээд тэр эрэгтэйгийн эмэгтэй ажилтай байсан хүүнд байнга ирж сахиж хондог байсан. Тэгээд эмэгтэй эхнэр нь хурж ирэл тэр чинь өөрөө өвчин зовцсон болохоор гадна талмал царайц бүр авах юм байхгүй болсон байгаа л да. Тэгэл өстө нэр хүүхчиг угаахал төмпөнтэй штэ тэр баан манай одоо энэ Монголын Германы эмнэлэг шиг ингээл өрөө болгоно ингээл дүүштэй тийм юм хүн байхгүй тийм би зүгээр л нэг юм юуны дүүргийн эмнэлэг твтчихсэн байхгүй юу. Хувийн эмнэлгүүдээр явж байгаад тэгээд за дүүргийн эмнэлгэн дээр юм байна гэхэд тэгээд тэр хүмүүсийн асуудал руу чинь би гүн орчиж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэгж ялархаж болохгүй өвдөд зовцсон бол үнээр туслуулахгүй яах вэ? Тэр бүгдээр бүх хүн амьдралтай. Тэгэхээр миний одоо ингэж ярьсан юмыг баг ярьж байгаа юм бол амьдралын талаар одоо ингээд жоохон юм нэгэдэг шүү дээ. Тэгээд тэр найд ярьж байгаа юм манай ээж ч мэдэхгүй, манай амаднууч сонсоогүй, манай найзууд ч бараг сонсоогүй баг. Тэгэхээр би хүнд гомдолж суугаагүй. Хамгийн том хийсэн одоо ололт маань, амжилт маань хүнд гомдлоод суугаас илүүгээр өөрлөгөө би л нэг болохгүй байх гэдэг бүх юмыг байгаад бүх л сувгаар л хайсан л та. Тэгэл энэ байдалтай байсан. Тэгээ үндэс суурийг би хэлж өгч шүү дээ. Үсгэн те тавьж өгч байна. Тэгээд ингээд өөрснөө яан тэгээд би мэдээж яриг энэ нэрэг хайр одоо шинжлэх ухаан тэр бүх зүйлүүд чинь хоорондоо ямар холбоотой ялангуяа энерги яагаад нэг болохоор энерги гэж яриад нэг болохоор бурхан гэж яриад нэг болохоор өвдөц гэж яриад нэг болохоор хайр гэж яриад ерөөсөө энэ олон юм ингээл холиол яриад байгаа юм шиг санагдаж байгаа боловч эцэстээ бид нэр нь л өөр болохоос биш хойно хоёрхан л юм гэж байгаа байхгүй юу. Тэр нь бол ерөөсөө одоо хайрын энерги хайр цагаан энерги тэгээд тэр бурхан ч юм байж байгаа хар энергит нь бас юм байж байгаа байхгүй хар энерги гэж бид нар одоо бидний дотор хүн болго өөргөө жоохон халтгаамж гэсэн мэддэг хүн өөрийгөө сайн муу хоёр юм байдаг гэдгийг одоо мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хар цагаан хоёр чинь бас сүлэлдээд ингээд тэнцэрч явах хэвээр тэр хар юм чинь
бид нарыг одоо багаас нь сургацсан байна шүү дээ. Тэр хүмүүжил гэдэг юм чинь хүнийг хар биш. Хар цагаан нэг ингээ холилж биш ингээ гоё уучлаарай ингээд одоо хар цагаан ин ян гэж ингээд тэр хоёр харагдаад байна шүү дээ. Тэр хоёр хамт байх хэрэгтэй маа гэд. Тихгүй ингээд нэг бол ингээд харыг бүр арилгах гад зүтгээд байдаг. Нэг бол харна тэгээд арилгах гад зүтгээд байхаар тэр чинь хар нэмэгдээл гэдэг байхгүй да. Тэгэл нэмэгдээд тэгээд цэнцүүрээ алдчихдаг. Нэг бол нөгөө нэг цагаан болж ийн гэл нөгөө нэг хайр гэдгээ уучраа олохгүй ингээл хүмүүст хамаг өөрийнхөө эрх чөлөө одоо жинхэнэ өөрийгөө юу яах таних юмнууд ингээл тавьж өгөл хайрын цагаа ингээл хүнийг засах гэж хүнийг юу яах гэж амьдралаа гоё болох гэж ингээл өөр хөвгтөд бодож ингээл юм сонин юм яриа л ингээл үнэхээр өөр хөвгтөд бодож байгаа л өөрлөгөө л хандлттай эмэгтэйчүүд нь өөрсдөө л хар хян ойлго тэгээд дараа нь тэр чинь та хизээш 18 нас хүрээд энд бол 18 нас хүрээд хүүхдүүд тэрхүү өөр ороход нисэд явдаг. Тэгээ шувуу хүртэлтэй яг хүүхдийг нэлэх байхад тэр чинь дандаа л ингээл нэг гэрт амьдраад тахгүй штэ шувуу чинь. Тэгтээ нөгөө нэг өндгөө хүртэл ингээд хамгаалж агаад яг тодорхой хэмжээ болсны дараа ингээд хол бамдрах штэ тэр чинь дандаа нөгөө ингээд юг ангахаага сахиал суугаад байдгүй зү тэр чинь ажи юм өтмөтөө олж ирээл ингээд ангахаандаа хизээ өгөө тэр мэрэг чинь бүдэн байгальтайгаа холбоотойгоо тэгээд хийгээд байгаа байхгүй. Тэрэн шиг бид нар үр хөвгтөдөөсөө төр тусгаарлаж хол амьдрснараа бид нар холбоогоо таслаагүй шүү дээ. Ерөөсөө таслаагүй. Тэр хөвгтөд чинь одоо ингээд хайраа өгөөл level тэр хөвгтөд чинь амьдралыг ойлгоол ээж аваагаа ойлгоол сайхан гоё харьцаа үүсгэл байх юм бол айхаац байхгүй болоо за манай ээж хоёр ер нь яг цаад энэ жоохон том болчоор ойлгочдөг байхгүй бүр 12 маяг хүрэл. За энэ хоёр зан ааш нь гадаад хөвгтөд бол маш хурдан. Одооний Монгол хөвгтөч маш хурдан ойлгоно. Зан ааш нь ерөөсөө юу яахгүй юм байна. Тарахгүй байгаа юм байна. Тэгээд тустай амьдрах ёстой юм байна. Энэ чинь тустай амьдрах ёстой гэдэг нэг болно гэдгийг нийгэм үзүүлсэн учраас тэгээд бүр хууль мөл бүх юмар ингээд эцэг эхийн одоо хүүхдүүдтэйг хэдэн цаг юу яг бүх юм нэг тооцоод өгчдөг. Тэгтээ манай одоо том охин бол тэртээ түгээр тустаагаар явцсан. Би тэгэхэд өөрөө алдаатай өөрөө уучраалахгүй явчихсан болохоор мэдээж тийм юм хийж байгаагүй. Одоо бол бид хоёр тэр цаанаас нь шүүхээс өгсөн тэр цаг магаад баримталтгүй. Ерөөсөө л хоёр би нэг хараад ингээл хинэн завтай байна, хинэн их түүртэж гин тэрэндээ туслаад за би хүүхдүүд аавь за тгий за өнөөдөр би ингээ за тгий гэж ингэж явдаг байхгүй юу амьдрал. Хүүхдүүдийн бол ингээд нөгөө амьдрах нөхцөл байдал нь тэндээ хангагдсан. Ингээд өөрөө байдаг юм уу ингээд өөрөө тустай өөрөөтэй ч юм уу тэр нөхцөл байдал тэнд хангагдсан учраас би одоо нэг хоёр өрөө байранд суудаг учраас энд бол амьдрах амьдарч бол нөхцөл байхгүй боломж байхгүй. Тэр хүмүүстэй чи эргчүүлөө тэр юм хаагдаад байна шүү дээ. Тэгэхээр чин одоо тийм үднээсээ болоод автаар амьдарч байгаа байхгүй. Бид нар тэндээ хамтаа амьдарч байгаад тэгээд би гарч авахгүй л тэр үуч юу гэж ээж хүн Монгол эмэгтэйчүүд л хүүхдэд харахад ямар ч юм болж байсан яахгүй тэгээд явуулсан намайг тэгээд яхаа. Тэгээд тийм болохоор ийм хүн гэдэг чинь өөрөө ингээд доторх эмэгтэй эрэгтэй энерги те тэрнийг яаж засах вэ гэдэг одоо жоох юм хэлж өгөөч гэх юм бол ерөөсөө л бясалгал йога тэгэл одоо энергитэйгээ холбоотой тэгэл тиймэрхүү юм багхгүй да хамгийн гол юм. Тэгэхээр өөртөө цаг гаргах хэрэгтэй. Над шиг ингээд заавал хүүхд мөхтэй ороход яв моо гэж байгаа юм биш. Тэнд чинь зохицуулахгүй янз бүрийн ямар ч проблем хүн зохицуулж болно шүү дээ. Жишээ нь одоо эмэгтэй хүн өөрийгөө юу яа гэвэл монголчууд чинь өглөө их унтдаг, айгүй их унтна. Тэг хооронд нь гэс эрт босоод эрт босоод яхахтай. Заавал 4 мөрөв 5 босоод байх юм байхгүй. 8 цагт босоход тэд нөгөө өрөөнд нь хүмүүс нь унтчил одоо гэр мэрт амьдардаг хүн ховор нь шүү дээ. Тэгээд гэрт унтж байгаа бол хашааныхаа гэрт байгаа бол нэг сайхан хашаа тогтчуулаад нэг гадаа хүмүүс унтж байгаа хооронд гадаа нэг юм булан бий болгоч нэг 30 минутын 20 минутын тэр бясалгал хийхэд чинь тийм хэцүү нэг тийм их нөхцөл шаарддаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр нэг тийм том сэдвийг халган ингээд жоохон ингээд та нарт ойлголт өгч чадсан бол тэрний маань миний одоо ингээд 2-3 өдөр те хичнээн баярлж байгаа гэсэн байнга л ингээд зүрхэн дотор тэр сэдв рүү орох уу яах уу гээл те орхол хэрэгтэй del гэсэн тийм юмтай явж ясны одоо тэгээд тад хүмүүс тэр ойлголт өгч чадсан бол явж ясны юм нь одоо үр дүн нь жоохон ч гэсэн те нөгөө анх
цэцэг ийм гоё цэцэгнүүд ингээд ургахад чинь эн чинь цэцгээрээ шууд ургахгүй штэ. Ийм жоох өрнөөс ингээд тэрний чинь гоё арчлаад ингээд би нэрээ ийм гоё цэцэг авсан. Монголчууд наран цэцэг гэдэг те. Ингээд нэнд гэсэн чинь ингээд тал руугаа ингээд ургадаг айгуу гоё. Тэгээд хүн байгальтайгаа ойртой дээр би урд нь ингэдэг байсан юм аа. Цэцэг байгаль цэцэг модыг их хайрладаг болно. Хүний ингээд дотор энерги сэргээд ирэхээр бүх юмнаас ингээд байгалаас их тааламж авдаг болно те. Тэр юмнууд ингээд өөрөө ингээд хөгжөд ирдэг байхгүй юу? Өөрөө хөгжөж явахтай хөгжсөн юмтайгаа буцаад холбогдоод ирдэг байхгүй те. Бид нарт чинь бурхан бүх юм ингээд тэнцвүүлээд явуулсан байдаг. Бид нар мэдлэггүйгээс багаас нь мэдлэг өгөхгүй бидний буруу биш те. Тэр нийгэм ч одоо тэр гоё л амьдруулах гэдэг байгаа штэ аминта бид нарыг чинь тэгэл ингээл холтгоол байгаа гэдгийг ойлгоорой. Тэгээд бид нар өөрсдөд нь харилцлага байна. Өөрсдөө сайхан явах уу? Өөрсдөө гэр бүлээ гоё болгох уу? Өөрийгөө гоё болгочвол гэр бүлээ гоё болгох гэд хамт амьдардагч бай. Тусдаа амьдардагч байсан хамаагүй юу яадаг. Ойлголцоод уучлаад ирдэг. Тэгээ хамгийн их надад ягаад энэ сэдв рүү орох шалтгаан болсон гэдгсэн чинь Монголд тэг гэр бүл явах вэ? Насан турш хүмүүс ягаад бие биентэйгээ тэгэл яана уу энэ дунд нь хүүхд төрүүлдэг гэдэг. Манай монголчуудын нэг юм байна. Эмэгтэйчүүд нь хүүхд аваа явчихдаг. Тэгэл нөөмөө салцсан нөхөр чинь тэрүүгээр чинь чадна штэ хүүхдээ харуулахгүй үзүүлэхгүй. Ерөөсөө чадаад бүр бахархаад байгаа юм хайш. Чи аюу тойроо байгаа байхгүй юу? Хомсоромж тойроо байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгж болохгүй хүмүүсээ. Тэгж болохгүй. Өөрөө жоохон байхдаа юу ягаараа ээж авдаг хоёулаа амьдрахыг тусдаа амьдарсан ч гэсэн хоёулаа амьдраад бараг зарим ухаар цогтод хоёулаа амьдраад тэрэлдээд байж байгаа. Манай ээж хоёроо ингээд тусдаа явчихдаг юм болоо л гэл ингээд бараг мөрөөдөд байж байдаг шүү дээ. Тийм болохоор чинь энэ хүүхдүүдийг зовоохгүй төлөө амьдрах хэрэгтэй. Би хүнд гай болж гэнэ үү? Яаж ингэж өөрлөгөө харах хэрэгтэй. Бусдыг шүүмжлээд бусдад нэг юм шүүмжтэй юм харагдвал танд байж байгаа байхгүй өөрт чинь. Тэгээ бусдыг магтаж чадахгүй шүүмжлэлнүүдээр л харуул. За би л болох байгаа мэн гэл ингээл өөртөө цаг гаргаар одоо миний дээл маань ч одоо хэцээдэж ирлээ. Цаг маань ч явж байгаа шиг за уучлаарай. За тэгээд бүгдээрээ энэ гой цаг хугацааг ашиглаарай. Дээрээс ирж байгаа одоо юу гэдэг хайрыг тэр энергийг ашиглаарай. Бүх юмыг одоо эхний энэ сүүлийн лайв үзэж байгаа хүмүүс бол дэлхийн өнөөдрийн байдал 2012 оноос 12 сарын 21-ээс өнөөдрийн байдал юунд өөрчлөгдсөн? Яагаад юм байгааг би ерөнхийдөө тайлбарлалцсан байгаа. Тэгээд тэрлүү буцаж үзээрэй. Тэгээд энэ сайхан юмнуудыг те энийг би ерөөсөө надад ингээд олон л хүн үзчихвэл олон л хүнд хүрчээвэл тэрнээс чинь 1000 хүн байлаа гэхэд тэрнээс нэг 20 л юу яаж яддаг байхгүй юу? Бүр учраа олж яддаг, бүр давж чаддаг, тэм чадaltaй байдаг байхгүй. Тэгэхээр олон хүнд хүрэхийг бодороо шеэрлээрээ таалагдсан хамаагүй шеэрлээрээ ягаад гэвэл би энэгээр нэг олон хүн юу яах гээд байгаадаа биш. Монголчуудаа тэр чигээр нь тараагаад тэр дундаас чинь ингээд тэр шалгарсан хүмүүс нь гараад ирнэ штэ. Тэгээд тэр чинь дахиад би ганцаараа ингээд яриад байгаа ш. Тэр хүмүүс чинь гой өөрийнхөө ингээд нөгөө нэг одоо өгөгдсөн өгөгдлөөрөө те юу гэдгийг зураг зурдагсан шүлгээ уншдаг гэнэ эсвэл ингээ ярьдагсан уу эсвэл ингээд гоё таниулдагсан уу эсвэл гэр орноо гоё болгоод ингээд хүмүүс үлгэр дуураал харуулдагсан уу тэгээд янз бүрийн аргаар ингээд гоё ингээд цэцгэн дургаад ирэх байхгүй. Тийм болохоор би шеэрлээрэ гэдэг гуугаад баг байна. Юу болгон дээр тэгээд хүмүүс айгүй шеэрлэхгүй байна. Таалагдаггүй хамаагүй ерөөсөө шеэрлж гуйж байна. Энэ бол ганцхан надтай холбоотой биш, Монгол орнотод минь холбоотой. Тэгээд дараа нь та нар нэлээд ясныхаа дараа өөрснөө нөгөө ичиж мичиг зовох юм байхгүй хүнээс гуйдаг болно. Ягаад гэвэл тэр гуйлт чинь цаана маш их юм хэрэгтэй юм хийх юутай бол ингээд юу ягаараа ингээ тэрний төлөө бол нэр хүнд тэр нөгөө ингээ хиймэл баг маг чинь ямар ч хэрэгцээгүй заавал юу яагаад хүнд таалагдах гэдэг юм байхгүй. Уйлаасаа бид нар чинь би зүрхээрээ ярьж байгаа болохоор таны зүрхэнд очиж ингээ импульс өгч яадаг. Тэрнийг шууд барьж аваад ингээл дороо мартчихгүй одоо ерөөсөө ингээ ширлээд явуулах хэрэгтэй. Яа тэгвэл ингээд энийг ингээ сайхан юм байна гэж хүмүүс айгүй миний үг мөгийг ингээ хүмүүс гадаад хүмүүс ч гэсэн тэгдэ ингээд миний үг биш шүү дээ. Тэр чинь дээрээс ингээ бид нар зүрхээрээ ярьж байгаа болохоор ингээ нэг гой тайвшраал нэг л гой болол ингээл учир нь болохгүйсэн чинь тархинд өөр
Тэгэл салаал явахаар ингээд буцаад проблемтойгоо ингээд зуралцчихдаг байхгүй. Тийм болохоор тийнийг мэдж байгаа учраас одоо хүн болгоноос гуйж байна. Яг одоо харж байгаа таалагдсан таалагдаагүй хамаагүй ширлээрээ. Тэгээд бусад хүмүүс тэр чинь маш том тусалж байгаа. Тэр чинь та зүрхээ юу яагаад ширэлж ийн гэдэг чинь тэр хүнд хэдүүн ширлэн тэрнийхээ хэмжээгээр танд тэр юу чинь гоё хайрын энерги болоод хайраар явж байгаа болохоор хайрын энерги болоод танд өөртөө өөрчлөлт чинь өөрийнхөө зүрхэнд ортох чинь тусалж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд хүнд өгөөд нөгөө манай монголчууд ч өгөөд авдаг гэдэг шиг ингээд гоё эерэг юмыг ингээд явуулаад ингээл тэрнийг ойлгохгүй ч гэсэн хамаагүй гоё ингээд зүрхэнд л гоё санагдвал ингээл явуулаад шүүмж мөн янз бүрийн жоохон хошин тавьж чад ингээл хүнд тараагаад ах юм бол тэр чинь ингээл зөндөө үрчиж байгаа л тэгэл буцаал хүрээд ирдэг байхгүй. За тэгээд одохгүй бүгдээрээ хайр болцгоё, бүгдээрээ инээцгээе, би биендээ талархацгаая. Тэгээд би биенийхээ үдэс хараад те өөртөө сул талтай гэдгийг мэддэг болохоор тэр сул талтай хүнийг ч гэсэн шөмжлөхгүйгээр надтай адилхан зүрхтэй хүн гэд ингээд гоё ингээд дотроос ингээд инээд хүндэтгэл хайр гэдэг чинь хүндэтгэл шүү дээ. Хүндэтгэл энерги инээд ингээд үнэхээр хайр урсаад нүд маань ингээд гоё гялалзаад юу яагаад хүүхдийн өчиг болоод ирдэг. Тэрүүгээрээ тэгээд би биентэйгээ үг хэлэхгүй ч гэсэн нүдэрээ гоё ингээд хайртай шүү гэд ингээд нүдэрээ хэлээд ингээд амьдарцгаая. Тэгээ өнөөдрийнхээ лайвыг ингээд дуусгая. Бүгдэнд нь хайртай шүү. Уучлаарай Монгол дэлэг гутааж өмссөнд үнэхээр би одоо юу яана энийг цаг гаргаж маш ингээд их цаг гаргаж аваад оролдоод гоё өмсөж сурна. За баяртай. Өнөөдрийн өдрийг сайхан өнгөрөөгөөрөө. Би биендээ сайхан гоё үг хэлээрээ шүмжлэмэр байвал яг үнэн шүмжийг бол шууд хэлэх хэрэгтэй. Зүгээр атаархал тэр янз бүрийн юмнасаа салгаж сураарай. Бид чинь хэний урсаад илээ гэдгийг байнга л хэлдэг шүү дээ. Баяртай. Хайртай шүү.